Энэ хорвоо дээр үнэн гэж байдгүй. Яагаад буруу, зөв мэд тархдаг вэ? Цаг боллоо. 76 плюс нэвтрүүлэг эхлэж байна. Манай Монголын төрийн жишээ ямар ч сайн байсан хувийнхаа төлөө явж байгаа байхгүй. Нэг хөв дээрээ ажил, тэр хоёр болно. Тэрнээсээс хорвоо дэлхий дээр худал үннийг хувцсыг хүмүүс яваад юм аа гэж. Би энд хариулах уу? Хариулъя. Эхлээд намайг хөөхөн Бацаан гэж харж ирсэн. Одоо энийг барын зүлзэг Багдарын даргээд одоогийн байдлаар 4-5 хүн намайг ална гэдэг. Яасан гэж муу хүнээр тодорхойлж байгаа юм? Хулгай хийсэн юм уу та? Хүн авсан юм уу? Бодрол хийсэн юм уу? Мэдээгүй. Бууж өгдөг хүний нэг нь байхыг л хүсдэг. Тэгэл явж л байна да. Үнэн ба зөв. За шууд утгаар нь бол хүмүүс ойлгочихно. Гэхдээ таны хувьд юуг үнэн, юуг зөв байхыг тодорхойлсон. Зөв нам. Үнэн ба зөв. Энд дээр бид үнэн гэдэг үг тавиад анх лого ингэж хийж илаа. Анхны логолог иймэрхүүс. Тэгээ юу ч юм байсан тий. Би өөрөө зурсан юм. Чадвар нь тэр сайлаа. Өнөөдөр Монголын улс төрд үнэн гэж байгаа бол тэр үнэнд хамгийн ойрхон. Тэр үнэнд хамгийн ойрч байгаа юмыг л зөв гэж нэрлэж байгаа. Үнэнгийн эсрэг худал, зөвийн эсрэг буруу шүү дээ. Яг энэ хүн хоёрыг та харьцуулаад нэгдэг үнэн бол. Би тэнд нэг жишээ татдаг. Үнэн худал хоёр хамт явж байгаад нэг худгийн ирэг дээр ирээд худал хэлдэг байхгүй. Энэ худгийн доотлын гүний ус ямар гоё цэлхүүтэй юм бэ гэдэг. Үнэн ингээ харсан үнэхээр цэлхүүт ус. Маш их халуусчихсан учраас худал хэлсэн. Хоёлоо гуцаан тайлаад ийшээ орох уу гэх. Үнэн тгийгээд гуцаан тайлаад худг руу орсон. Үнэн худг руу орсон дараа худал үннийг өвцөг өмсөд гараа зогтсон. Үнэн гарч ирээд шалдаа араас нь гэсэн чинь хүмүүс ичиг үнэн шалдан гүйж нэгсэн учраас үнэн ичээд худагтаа өвдөж тэрнээсээс хорвоо дэлхий дээр худал үннийг өвцөг өмсөж явд юм аа гэж. Би таны нэг ярилцлагыг нэг хөвөлгө харлаа. Чинэлэг амьдралтай нь биш ээ. Чин сэтгэлтэй нэг урчилт юм а гэж тайлсан. Миний зүгээр өнөөдөр хардаг юм гэвэл манай улсад эрдэм боловсролтой хүмүүс гэхээс илүү эх орноо гэсэн чин сэтгэл хамгийн их дутагдж байгаа гэж хардаг. За энэнийг та бас мэдээж ойлгомжтой тийм ээ. Манай тоноо гээд. Гэр хорооллын асуудлыг л анх хөндөж гаргаж ирж тавьсан байхгүй. Бусдаар манай гэрний гоо сайхан миний амьдрал огт хамаахгүй. Тэгээд бас нийгэм дохио өгөх гэж оролцсон. 13 оноос хойш би ингээл гүүгээл ингээл явж байгаа 7 жилийн дараа л намайг нэг цөөн хэдүүн таньдаг болчихсон шүү дээ. Мөнгөтэй гараад бол 3 сарын дотор бөмбөгдөөд өөрийгөө таниуллаа шүү дээ. Мөрөөдөлтөй хүнд бол 7 жил. Ер нь ингээд яагаад заавал мөнгөтэй хүмүүс улс төр гэдэг. Эсвэл ардын хүн яаж болдгоо наадам гэдэг шиг жирийн хүн гэж тэмцэж үгээ хийж үзэл бол илэрхийлэхээр заавал хийнийний гарах бол эсвэл энийг албан тушаал гордох чинь эсвэл нэг гишүүн болох чинь гэсэн тийм ойлголт төрөөд идэх юм бол. Яагаад гэвэл одоо яг миний үеийн олон залуучууд над шиг юм уу? Над шиг одоо зүтгэж байгаа эр зөр гаргаж чадаагүй учраас тэгж болж байгаа. Өөрөө ингээ ихлэ хийчихээр надад ийм болохгүй шалтгаануудад тооцдог байхгүй. Бид нар бол юу гэхээр эх орны төлөө явахд болох шалтгаануудад тооцох учраас зүтгэж өвчж байгаа. Хүн хичээл зүтгэлтэй хүн юуны ч ороод хүрнэ. Би тэрэнд бат хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл би бол айгүй оролцоотой хичээл зүтгэлтэй л хүн. Надад бусдаас илүү юу ч байхгүй. Ганцхан хичээл зүтгэл бай. Таны яг над хэлсэн үгэндээс бүрхүүлэлт асуух гэсэн. Таныг над хичээл зүтгэлтэй бай гэдгийг чинь хижээ тавьсан тийм. Миний хүмүүс мууж болно. Гэхдээ миний хөө байнга муу хийж байгаа хүнээс илүү их хөдөлмөрч байгаарай гэж. Тэгэхээр юмыг битгий шүүмжил илүү их хөдөлмөрч бай гэж л сургасан. Тэр замаар л явж байгаа. Тэгээ ээж бас надад нэг үг хэлжээс. Миний хүүхдэх баян хүн болоорой гэдэг. Баян хүн гэж чи юу хэлдэг гэдсэн чинь эд мөнгө гэрх мэдлэлтэй хүнийг биш илүү зүйлэн бусдад өгдөг хүнийг баян хүн гэдэг юм аа гэж. За 3 дахь зураг маань үзэгчид ер нь бараг л хараад ойлгомжтой. Доллар хат басан гарын хоёрод нэгэсэндээ солилцох гол л шүү дээ. Хамсад дотор наймалцах уу гэлээ. Дайралт ирнэ, дөрвөлөл ирнэ, хөтөлөг ирнэ. Энэ бүгдийг та юугаар одоо цагаатгаж цайруулж явдгийг? Би өнөөдөр нэг ч муу зүйл хийгээгүй гэж хүмүүст хариулж штт. Яагаад хариулж байгаа гэхээр би ах нарын үгэнд нь ороогүй. Эхлээд намайг хөөхөн Бацаан гэж харж ирсэн. Энэ юм цоц гэдэг юм яриад. Тэгсэн чи би явсаар байгаа ах нарыг дуудахад нь үгэнд нь ордгоо маа гэж өлдсөн нэлээд баг. Тэгэхээр энэ муу зөвхөн Бацаан. Одоо энийг барын зүлзэг Багдарын даргээд бүхэл бүтэн айрам над руу ажиллаж эхэлж байгаа байхгүй. Айгаад байна. Тэ айж. Энэ толгойд устгах гэдэг. Тийм учраас нух хэнийг гээд. Илүү босч ирэл
Гэл хагаар нэг миний шатар барьсан зургийг оруулаад энэ нэг тэнэг амьтын шатар нууж чадахгүй гэж оруулж байгаа. Гэтэл тэрний шатрын зураг нь асар том философитой. Гэтэл тэрнийг өөрөө харахгүй байгаа хүн уг нь өөрөө тэнэг баймаар. Гэтэл шатар би тэгээ үлдсэн. Зориуд өрцөн би тэнэг болоод тэрнийг ойлгохгүй байгаа хүн өөрийгөө ухаантай гэж явж шээ. 2013 онд Улаанбаатарт одоо боловсролын сайд Гандамар сайдын хэвлэлийн албанд ажиллаж байсан. Тэгээд одоо бид найз дуудаад талбай дараацраа тэр зургийг дарж ялаа л да. Тэгээд миний шатарны өрсөн хэсгийн цагаан талыг бүгд бүтэн байгаа. Гэхдээ Тэмээ морь хоёрын байр солигдсон байна. Тэр нь ард түмэн нэгдэж чадвал гэж байгаа. Гэхдээ 100% нэгдэхгүй. Мэдээж нэг 90% юм Тэмээ морь хоёрын байр солигддог шиг. Тий. Гэхдээ ард түмэн нүхтэй хүүн үү. Гэтэл нөгөө талд байгаа хар талын муу тал бол тэм хүчтэй биш. Дандаа ингээ хүү байхгүй ноёд байгаа байхгүй. Морь тэрэг Тэмээ те дандаа томчууд. Гэхдээ тэд нар эвтэй биш. Хэрвээ ийм эвтэй биш юмны өдөөс ард түмэн нэгдсэн цаг ганцхан хүүдүүлэхэд л ялна гэж байгаа байхгүй. Тэгээд бут. Би мундаг нь биш гэж болно. Гэхдээ лав муу нь биш. Та өөртөө ер нь хэр үнэж вэ? Үзэл бодолтой хэр үнэж вэ? Таны яг улс төр яриад байхад шиг адилхан болж штэ гэсэн. Угаасаа тийм ойлголт хардал иргэдэд байгаа штэ. Энэ дээр та манай нэвтрүүлэгт амлаж чадах уу? Гэхдээ би өөрийгөө төлөө явжсэн бол нам байгуулахгүйсэн штэ. Гэтэл би энэ нам гэдэг юм байгуулад бодлого гэдэг юмыг гаргаад энэ намаас улс орны төрийг аваа явах улсуудыг дэвшүүлнэ гэдэг бүр аргумент дэвшүүлээд ингэ явахаар энийг буруу гэж байгаа байхгүй. Оронд нь гоё төрийн бус байгуулах гоё ш тэгээд байгаа байхгүй. Энд үнэнч байх уу гэдгийг надаас асуугаад хэрэггүй. Миний одоо туулж өнгөрүүлж байгаа зүйлээс асууж болно. Одоогийн байдлаар 4-5 хүн намайг ална гэдэг занцсан байж байна. Тэгээ би одоо энэ сонгуульд нэг ухуулагч авах мөнгөөр өөр ихгүй би хамгаалагч авч байгаа. Тэгээд одоо нэг ёсондоо энэ сонгуулиар нөгөө зоргийн үхлээр шавуу хийдэг шиг надаар шавуу хийчих гээд хүмүүс яваад байна. Тийм учраас одоо хамгаалт авцсан ингээд арчаагаа алдаа явчих шүү дээ. Тэгэхээр улс төрийн юм бол үнэн тийм байна. Тэгээ ах нартай тохирохгүй байна гэдэг бол амирууга өөрийнхөө амируу хадаж байгаа асуудал болж байна. Ах нартай тохирохгүй байна гэдэг бол нэгсэндээ тэнэглэл болж байна. Тэгээ ямар ч зүйл ингээд туулаад даваал гарна. Эх орондоо хайртай залуу үеийг бий болгохын тулд хүчээрч болтгоо бид гэгээлэг юм хийж явах хэрэгтэй. Тэрнийг үлгэрлэж явах хэрэгтэй. Тэгээ би зүгээр ингээд хувьдаан зүгээр хардаг. Танаа сайтын хувьд бол ингээд дандаа ингээд нийгэм яг сэтгүүл зүйн юг ингээд бариад идэв. Гэтэл зарим улсууд бол тэгэл гоё явж штэ тэгэл. Монголд ер нь тэгэл муу байвал од болно. Сайн байвал хинч биш болно. Тийм л үү? Яг манай нэвтрүүлгээр залуустай хамтаач үгтэй байгаач гэж. Хүрч байгаа нийгэмд өөрсдөө алхал та. Юу гэж хөндлөд байгаа. Бид тэгж хэлмээр байна. Манай нэвтрүүлэг яг энэ үед та өөрөөсөө ямар асуулт асуув вэ? Надад асуудаг асуулт байдаг. Албатай юм уу гэж. Бусчиг чи ажил аваад ах нарыг долоогол цүнхийн нөрөөл нэг хужааг хөрөнгө оруулагч шиг татаад улаа ухаад явхад хинч тэр хүнийг зөхгүй штэ. Чи яагаад ингэ тэнийг юм шиг албатай юм шиг энэ үнэн дээр ингэ яваад байгаа юм бэ гэж. Би нэг л зүйлээр хариулдаг. Хүмүүс хэлдэг штэ. Өглөө усад харахад үнсдэг үр хөх байдгаа гэж. Тэ? Та ч үр хөхтэй, би ч үр хөхтэй. Тэгээ та бидний үр хөхөд бидний туулж байгаа шиг зовлон битгий тулгаасаа да. Тэрний төлөө энийг нэг зогсооч л гэж оролдож байгаа юм. Хүмүүсийн ерөөсөө л хүсэл нь юм шүү дээ. Авилгагүй нийгэм бүтээчих юмсан, жаргалтай нийгэм бий болгочих юмсан гэдэг. Тэрнийхин төлөө би үйлдэл хийж байгаа. Хоёулаас ингээл долларгүй гар өрөөл шүү дээ. Тэгээ энийг өөрчлөл магадгүй та төсөөлтөө хизээ бий болох уу? Чадна. Нэвтрүүлэг маань богино хугацаатай. Тарч бүгд тодорхой хариулсан байна. Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд хүн болго оролцоосой л гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүмүүс надад дээрдэг чи Утганбаатараа чамайг дэмжиж гэж. Би намайг дэмжиж яах гэсэн. Би над чиг залуу 10,000 болгоод өгөөч та. 100,000 болгоод холдоо. Над чиг залуу танай гэрүүл байгаа байхгүй. Танаа удам ухсаач. Тэрнийгээ хувцлаад хэрсүү болгоод 10,000 Утганбаатарыг билж. Тэгвэл улс орны чи өөрчилж чинь. 100,000-ыг билж. Тэгвэл улс орныг өөрчилнө. За тэгээд болоо. Болоо болно.